Агуу мэтгэлцэн хэмээх энэхүү номонд Бурхан Сатан хоёрын хооронд үүссэн мэтгэлцэн тэмцлийн түүх хэрхэн яаж гайхамшигтайгаар төгс-төгөлдрөөр төгсөх талаар танилцуулна. Ном маань Иерусалим хотын сүрлээр эхэлж, Ромын эзэнт гүрний үед амьдарч байсан Христэд итгэгчид хэрхэн хавчигдан гадуурхагдаж, харанхуйн цаг үеийн урвалт шарвалтыг мэдэрч, 19-р зуунд дэлхий дахинд итгэл найдварын хүч болсон өөрчлөлт шинжлэлтийн гэрэл гэгээ хэрхэн төгсөн бодит түүхийг өгүүлэхээс гадна Есүс Христийн дахин ирэлт болон дэлхий шинээр бүтээгдэх гайхамшигт ирээдүг илчлэнэ. Дэлхийн төгсгөл ойртох тусам Бурханд үнэнч байх явдал амин чухал асуудал байх болно. Эллен Уайтман зөгнөлийн 5 номын төгсгөлийн энэ номонд тун удахгүй болох агуу мэтгэлцээний зарчмууд болон энэ үед хүмүүр хэрхэн Бурхан болон үнний төлөө тууштай зогсож болохыг онцлон тэмдэглэжээ. Эллен Уайт 1827-оос 1915 он 130 гаруй ном болон нийтлүүдийг бичиж хэвлүүлсэн юм. Түүнийг нас барсны дараагаар бичээсүүд нь нэмэгдэлдэн ном болон хэвлэгцээр байна. Эллен Уайт бол дэлхийн хамгийн олон хэлээр буюу 150 гаруй хэл дээр ном нь орчуулагдсан зохиолч юм. Бурханаар удирдуулагдсан тэрээр Есүсийг алдаршуулж, хүмүүсийн оюун ухааныг итгэлийн суурь болох ариун Библи рүү чиглүүлдэг юм.